За бидний жишээн дээр кассын хуулга харах юм бол 1 сарын 16-нд Хас банкнаас 3 сая 500 мянган төгрөгийн зээл авсан байна. За тэгээ 1 сарын 31-ний байдлаар зээлийн хүүгийн өглөг үүссэн гэж үзье. Зээлийн хүү тооцогдсон гэж төсөөлөөд зээлийн хүүгийн дөнгө хэрхэн Хас банкны тооцоон дээр оруулах талаар хийж үзүүлье. За хамгийн түрүүнд бид нэр санхүүгийн тайлангийн файлын гүйлгээ баланс руу очиод Хас банкны дансаа харъя. За хуулган дээр очиод Хас банкаа сонгоод хуулга авахад харахад Хас банкны тооцоо дэлгэрэнгүй тооцоо гарч ирж байна. За хүү төлөгдсөн байгаа. 1 сарын 31-нд хүү төлөгдсөн. Тэгээ 31,613 төгрөгийн зээлийн хүү үүссэн гэж төсөөлөөд энийг үүсгэн. За журнал дээр хүүгийн зардлаа оруулахын тулд за 1 сарын 31 ингээд огноогоо хийсэн байна. Зээлийн хүүгийн зардал тооцоо Хас банкн дээр харилцагч нь Хас банк. За Хас банкнд зээлийн хүүгийн өглөг үүсгэд үндсэн дансаа Хас банкны данс бичих байгаа. Яагаад гэвэл Хас банкн дээр Хас банкны тооцоон дээр өглөг үүсгэх гэдэг шүү дээ, нэмжтэй зээлийн хүүгээр. За харьцан дансан дээр зээлийн хүүгийн зардлын данс бичнэ гэсэн үг. Нэг талаас дебет тал дээр кредит үндсэн дансан дээр өглөг үүсээд зээлийн хүүгийн өглөг үүсээд нөгөө талаараа энэ нь бас тухайн байгууллагын зардал гэсэн үг те. Тэгэхээр хоёр дансаа болохоор гэж өчгнэ, ингэж өчгнэ. Тэгээд 702.006 гэдэг данс оруулахад данс байхгүй бүртгэлгүй байгаа гэсэн үг. Тэгэхээр бидний гүйлгээ баланс дээр боيو дансны төлөвлөгөөн дээр зээлийн хүүгийн зардал байхгүй манай. Тэгэхээр зээлийн хүүгийн зардлаа шинээр үүсгэж өгье. Аагаа сонгоод мөр нэмэх тавчаад дараад зээлийн хүүгийн зардал. За мөрийн дугаараа орлогын тайлангийн санхүүгийн зардал хэсэгт оруулъя. Мөрийн дугаар маань комент хэсгээр очингод 20 гэж байгаа. За 20-оор оруулаад шин дансаа 702.006 гэж өгсөн байгаа тий. За журнал дээр зээлийн хүүгийн өглөгийн мэдээлэл оруулсан байгаа. За гүйлгээ нэмэх гэж оруулахад журнал дээр бидний бичлэл давхар бичлэлээр орлоо. За энэ зээлийн хүүгийн өглөгийн данс маань хэрхэн орсон талаар журналын дансны төлөвлөгөөн дээр очиж харъя. Хас банкны тооцоон дээр 3 сая 500 мянган төгрөгийн өглөг үүссэн бол 31 мянган төгрөгийн зээлийн өглөгийн данс, хүүгийн өглөгийн данс, өглөгийн дүн үүссэн байна. Эсрэг талдаа дебет талдаа зээлийн хүүгийн зардлын дансан дээр 31 мянган төгрөгийн зардал нэмэгдэж орсон байна. За орлогын тайлан дээр нөгөө санхүүгийн зардал дээр 31 мянган төгрөгийн зардал бүртгэгдсэн байна. За хуулган дээр очиод Хас банкны зээлийн хуулгаа шинжлэх юм бол Хас банкнаас авсан 3 сая 500 мянган төгрөгийн зээл 500 мянган төгрөгийн төлөлт хийсэн байгаа. 31 мянган төгрөгийн зээлийн хүүгийн өглөг үүсээд 31 мянган төгрөг төлсөн. Тэгэхээр эцсийн үлдэгдэл нь 3 сая гэж харагдаж байна.